мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга өөрөө байж байна. Шудраг устай хэрэглэгчийн төлөө газрын дарга, стандарт хэмжилт зүйн газрын дарга, онцгой байдлын ерөнхий газрын дарга удирдлагууд гээд байж байгаа албан байгууллагуудын удирдлагуудын газар дээр нь боломжтой хариуг нь шууд өгч байна. Болохгүйг бид одоо хугацаатай өргөд даалгавар өгч байгаа. Жишээ нь одоо хоёр иргэн энэ Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн одоо хаягдталтай холбоотой байгаль орчин бохирдуулж байгаа орчин нөхцөл хүндэрсэн талаар санал гомдлоо өгч байгаа. Энийг 7 хоногийн хугацаатай газар дээр хянаж шалгаж эргээд шадар сайдын ажлын албанд мэдэгдэх. Өөрөөр хэлэх юм бол иргэн тэр хариу тэр хугацаанд очно гэсэн үг. Дахиад одоо барилга байгууламж саяны барилгын стандарт өндөр үнэтэй барилга авдаг, орон сууц авдаг, сар болгон ипотекийн зээл төлдөг. Тэгээд тэр хүрээндээ одоо бас ихээхэн санхүүгийн дарамт үзэж байгаа хэдий ч барилга чанаргүй, ороогүй байхдаа, ашиглалтанд ороогүй байхдаа мөөгөнцөрддөг гэдэг юм уу, хамт таазан нураад ундаг асуудал байна. Улсын комистой холбоотой асуудлууд, гомдлууд бас гарч байна. Мэргэжлийн төвшөнд хянаж шалгаж хүлээж авахгүй байна барилгыг. Хэрэглэгчдийн эрх ашигыг хүлээж хангах хэмжээнд барилгын одоо улсын комисс ажиллах тэр шаардлага хангахдаггүй байна гэдэг асуудал ярьж байгаа. Тэгэхээр энэ дээр мэргэжлийн хяналтын ерөнхий газар барилгын дэд бүтц хариуцсан асуудлууд, нийслэл аймгийн удирдлагууд анхаарч ажиллах зайлшгүй шаардлагууд байна гэж үзэж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ гомдлуудаа ажлын албаараа дамжуулж аваад хэрвээ энд байхгүй жишээ нь эрүүл мэндийн сайдтай холбоотой, эрүүл мэндийн яамтай холбоотой асуудал, эмийн агентлагтай холбоотой асуудал байгаа бол энэ асуудлуудаа бид тухайн яам агентлагуудад нь хугацаатай үүрэг даалгавар өгч шийдвэрлэх шаардлагатай арга хэмжээг авч буцаад шадар сайдын ажлын албанд мэддэгээс гадна иргэнд мэдэгдэх гомдол саналыг барагдуулах ийм арга хэмжээнүүдийг авч ажиллана.